Сайн байна уу? Төмөр Адраа хөхтэй Наран Дулан байна. Монгол Улсын сургуулийн бизнесийн сургуулийг маркетинг чиглэлээр төгссөн 2021 оны төгсөгч байна. За, дадлагын хөтөлбөрийг миний хувьд гэх юм бол яг маш богинохоноор дүгнэе гэх юм бол за мэрэгжлийн багш надад байгаа. Мэрэгжлийн өөрийн гэсэн багштай, мэрэгжлийн дадлагчтай тухайн байгууллагатай. Тэгээд тэр хоёр хүний тусламжтайгаар өөрийнхөө мэрэгжлийг таньж мэдэх, өөрийнхөө мэдлэгийг баттгах гэхээс илүүтэйгээр мэдрэх. Яагаад гэвэл би өөрөө нэг маркетинг гэдэг мэрэгжлийг мэдрэх нь аягүй чухал байсан байхгүй юу? Яахан онлоотаа мэдсэн. Гэхдээ тэр өөрөө зах зээл дээр процесс нь арай өөрөөр явагдаад байна тий. Тэгэхээр тэр процессыг мэдрэх гэдэг утгаараа дадлагын хөтөлбөр оюутнуудын хувьд зайлшгүй байх ёстой хөтөлбөр байсан. Дадлагын газрыг сонгохдоо ер нь хүүхдүүд одоо хаана байх уу, яах вэ гэл тий. Багштайгаа аягүй сайн ярилцах хэрэгтэй. Багш нарт ингээд дадлага их газрууд амар их байж идэг. Багш нарт боломжтой газрууд тий мэддэг. Одоо жишээлбэл тэнд хиймээр байна гэхэд багш нарт боломжийг хайж өгдөг байхгүй юу? Тийм болохоор хүүхдүүд багштайгаа аягүй сайн ярилцах хэрэгтэй. Багшаа сонгоод тэгээ багшаа сонгохдоо болохоор одоо тэлмээс өгсөн даваа тал нэг юм бол диплом бичих байгаа багш дээрээ сонгож болно шүү гэж хэлээд ангийн багш дээрээ сонгож байсан. За тэгээд багшаа сонгочингуудаа угаасаа л 5 хүүхдүүд хиймээр санагдсан. Зүгээр л хиймээр байсан. Үнэхээр яагаад гэвэл маш олон брэндтэй, маш олон охин компаниудтай. Тийм учраас хиймээр байна гэдгийг мэдээж багштай уламжилсан. Багшаа ингээд 5 хүүхдүүд хийх боломж надад байгаа юу? Би энд хиймээр байна. Тэгээд багш маань ерөнхийдөө бол за боломжтой байна. За чи очиод CV бөглөөд тий очиод уулзчих гээд тэгээд очиод уулзаа CV бөглөөд дадлага хийхээр болчихсон. Очиод ярилцлаганд орохдоо амар гоё тайван, өөрийгөө айгүй гоё зөв илэрхийлэх хэвээр. Тэгээд яг юу сурах гэдэг гэдгийг би шууд хэлсэн. Би юм чадвартай, би юм хүн байна. Би өөрийгөө илэрхийлж чаддаг. Одоо тий ийм миний хийж чаддаг зүйлсүүд юм байна. Тэгээд би танаад байхыг үнэхээр хүссэн. Тэгээд би танаад байгаад ийм зүйлийг сурмаар байна. Яг тэрийг л ойлголцсон ер нь бол. Тэгээд ярилцлагын явцад одоо нөгөө талаас ярилцж байгаа хүнээс хамгийн их хардаг зүйл нь тухайн хүүхдийн хандлага. Тэгээд дээрэс нь энэ хүүхд үнэхээр ингээд мэдгүй чадахгүй зүйл байгаа. Гэхдээ сураад явж чадах нь гэдэг зүйлийг л айгүй хардаг юм байна гэдгийг мэдсэн. Өөрсдөө ч гэсэн хэлдэг тий хандлага айгүй чухал байдаг. Тийм болохоор хаач одоо ингээд ямар ч зорилгоор ажлын ярилцлаганд орох гэж байгаа бол аюу гой тайван тэгэд яг гой өөрийнхөө тэгээд яг нөгөө нэг бодож байгаа тийм үнэхээр хүсэж байгаа гэдгийг л мэдрүүлэх. Тэрийг л хэлэх. Тэг юу ч чаддаг вэ гэдгийг аюу сайн ойлгох. Дадлагын өдөрдмжийн дээрх зүйлсийг эхлээд бол вебсайтнаас байгууллагатайгаа сайхан танилцчих хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг удирдамжин дээр ялтчгүй байгууллагатай хэр танилцсан талаарх ихний хэсэгт нь бол бичдэг. Энэ байгууллага иймэрхүүтэй, байгууллагын бүтцэн өөрөө юм байдаг. Тиймэрхүү мэдээллүүдийг бол ингээд өөр авчиж байгаа юм. Интернетээс их сурвалжаа болгоод авчиж байгаа юм. Дараагаар нь их юм бол багшийн маань хэлсэн зөвлөмжийн дагуу ажилтны судлаач өөрөө сайн хийжээ. Яг тэгэхээр дизайнер юу хийдэг, мэрэгчлэн юу хийдэг, менежер юу хийдэг гэдгийг би очиод тэр хүнээс та юу хийд юм бэ гэж асуухгүй байхгүй юу? Тэгэхээр ч амар сонин штэ. Тэгэл тэр хүн би тийм хийдэг гэж хэлэх тийм замч баг байхгүй юм тий. Тэнгүүд зүгээр багш маань чи өөр ажилтны судалгаа аягүй сайн хий. Тийм болохоор ингээд тэмдэглэлийн дэвтэр дээр байнга өдөр болгон болсон процессуудад бичээвжсэн. Яа тэгэхээр төлөвлөгөөгөө гаргаа тий 7 хоногийн контент төлөвлөгөөгөө гаргаа захиралтай батлуулж гин тий. Тэр процессыг харж гин тий. Тэгээд 7 хоног болгон хүчүүлтүүдээ хийж гин өдөр болгон контент одоо оруулж гин тий. Вебсайтаа ингээд шинжилж гин. Асуудлуудыг ингээд шийдвэрлэж гин. Энэ хүн чи ийм үүрэгтэй байна гэдгийг одоо нөгөө хараа явж байгаа. Тэгэхээр энэ дээр ч гэлтэхгүй бусад зүйл дээр ч гэсэн одоо нөгөө нэг илүү сайн мэдхийн тулд тайлангаа илүү сайн бичихийн тулд тий нөгөө нэг ажилтны судалгаа сайн хийгээд явах юм байна. За дараагаар нэг юм бол тэр тайлан дээрх мэдээллийг мэдээж дадлагччаас авна. За ингэнгүүтээ би болохоор яг тайлангаа өмнөх өдөр нь биччихээд дадлагччтайгаа цаг товлчоод тэгээд ямар мэдээллийг би асах вэ гэдгийг бүгдийг ингээд биччихдэг байсан байхгүй юу. Тэнгүүтээ нөгөө хүнийхээ цагийг хэмнээд өөрөө ч надад амар яа тэгэхээр дараа нэг өдөр гинт дадлага оруулахаас өмнөх өдөр ч юм уу би энийг ч мэдэхгүй байна тэрийг ч мэдэхгүй байна гэд тэр хүнээс асуухгүйгээр багаар асуугаад явсан байхгүй юу. Танах энийг яадаг вэ те жишээлбэл шинэ бүтээгдэхүүн гаргахдаа ямар процесстэй байдаг вэ. За эхлээд шинэ бүтээгдэхүүн гаргах тэр 7-8 үе шатаа би өөрөө мэдчихэж байгаа байхгүй юу. Тэнгүүтээ одоо жишээлбэл танах нэг шинэ пицца гаргахдаа одоо энэ процесс дээр танах хин нь илүү хамтардیں۔ Таны хинийх нь үүрэг нь илүү гол байдаг ч гэдэм үү. Тэр болгоныг нь мэдэж авчаад тэгээ дараагаар нь тэргээ тайлан дээр илүү гоё өөрөө дэлгэрүүлээ биччихдэг ч юм уу. Энэ мэтэр дадлагччтайгаа аягүй сайн харилцаад явсан. Дараагаар нь их юм бол угаасаа хаанч нөгөө нэг хувийн авьяас 90% хичээл зүтгэлээд тий. Өөрөө аягүй гоё хичих хэрэгтэй, аягүй хичээнгүү байх хэрэгтэй. Надад угаасаа юм хөхгүй байх тий.
копи чануулаад байлгах чинь. Ядад угаас юм хэлэхгүй нөө би ингээд зүгээр ээж нөө 2 сар зүгээр ичлээ. Одоо тайлан дээрээ надад бичих юм болдоггүй байх гэж хэлэх бид нарт одоо байхгүй. Магадгүй энэ бичлэгийг үзэж байгаа бол тэгж хэлэх байхгүй. Дадлгад гарах гэж байгаа л бол тухайн очсон газараа би юу хийх вэ? Би ийм юм сурах зорилготой ирсэн. Та тиймд явах гэж бол би тантай хамт авъя те. Ийм юмыг би хийх үү гэд яг тэр 2 сарын хугацаанд ингээд аюу гочин сэтгэлээсээ суралцж байгаа. Бусдаас те аюу гочин сэтгэлээсээ асуугаад үнэхээр ингээд энийг ингэж хийдэг байсан юм уу? Би ийм хийж байгаа те. Танах энийг яаж хийдэг вэ ч гэдэм үү те. Тэрийг аюу гой асуугаад явчихаа гэдгийг хэлмээрээ. Тэг гой аюу хичээл сэтгэлтэй байгаарэ. За оюутнуудтай дадлгын үед өгөх зөвлөмж гэх юм бол нэгэнт мэрэгчлээ сонгох зөвлөлтөлийн дадлагтаа гаргаж штэ. Тэнгүүтээ нөгөө нэг би хаана ажиллах хүн билээ гэдгийг аюу сайн мэдэх юм байл өөрөө. Жишээлбэл аль салбарт байх юм. Би маркетингийн, би байгууллагт орноо, би эсвэл эйженсид орноо, би эсвэл үйл хөдлөлийн салбарт орноо гэж бодож байгаа бол өөрөө тэр салбараа урьдчилаад одоо мэдэх боломж нь энэ дадлгын хөтөлбөр баггүй. Багш надад туслана, тухайн тэр газарт надад дадлгажигч багш гэж байгаа тий бас дадлгажигч ажилтан гэж байгаа. Тэнгүүд энэ хоёр хүний тусламжтайгаар яг тэр салбартаа би өөрөө яг байхгүй юм уу? Энэ яг миний одоо байх салбар муу юм уу гэдгийг мэдэх боломжтой. За дараагаар нэг юм бол мэргэжлийн хувьд гэх юм бол миний хувьд одоо маркетинг гэх тэгэнгүүт мэргэжлээсээ хамаарад илүү юм сурах газар л очт юм уу тий. Тайлан дээрээ ч гэсэн чамд амар байх тийм газрыг сонгох хэрэгтэй. Яг тэгвэл тайлан дээр шинэ бүтээгдэхүүнийг яаж гаргадгийг танаа байгууллага зах зээлээ яаж тодорхойлтын ч гэдэм үү. Тиймэрхүү зүйлсүүдийг ингээд хариулт өгөхийн тулд би өөрөө бүтээгдэхүүн гаргадаг тий. Зах зээлийг боломжит зах зээлээ олж хардаг тийм газарт одоо ажиллах шаардлага үүсэж штеп. Тийм болохоор ер нь бол бас юм сурах ёстой гэсэн тэр салбартаа тэр газар ажиллавал айгүй зүгээр. Тэр салбарыг сонгуул айгүй зүгээр. За дадлаг хийсний дараагаар яг өмнө ярьжсэн шиг тий би энэ салбарт байх үе юм байна гэдгийг мэдэх боломжтой тий. Айл эсвэл би ийм хийгээд явах боломжтой үе юм байна гэж өөрийгөө мэдэрнэ. Айл эсвэл за арай өөр юм л би орох юм байна. Тэгээ тэр 2 сарын хугацаанд арай дутуу мэдэрсэн ч юм уу тий. Арай өөр салбарын хүн юм байна. Эсвэл арай өөр мэргэжлийн хүн юм байна гэдгийг ч мэдэрх ч юм уу тий. Нөгөө талаас миний хувьд гэх юм бол гарч ирсэн боломж гэх юм бол агүй их зүйлийг сурснаасаа гадна тухайн нөгөө нэг дадлаг хийжсэн газраас ажлын санал авсан тий. Тэгэхээр тэр бол агүй гоё том боломж болж надад ирсэн. I can feel you.